ERP системийн санхүүгийн менежмент хэсгийн авлага доторх бүртгэл нь харилцагчийн талаарх бүх мэдээллийг агуулдаг. Харилцагчийн ангилал дэлгэцэн дээр харилцагчдын ангиллыг агуулсан мэдээлэл багна бүхий хүснэгт хэлбэрээр харагдана. Шинээр үүсгэхдээ хуулах товчийг дарж бэлэн хуулж үүсгэж болно. Шинэ бүртгэл үүсгэхдээ нэмэх товч дээр дарна. Ангиллын код болон нэрийг оруулж хадгалах товчийг дарна. Хэрэв алдаатай мэдээлэл оруулсан бол устгах товчийг дарж устгана. Харилцагч зэс нь харилцагчдын код, нэр болон бусад шаардлагатай мэдээллүүдийг агуулдаг. Бүртгэл хийхдээ харилцагчийн кодыг бүртгээд хэрэв нэмүү үртгийн албан татвар төлөгч бол нэмүү үртгийн албан татвар төлөгч эсхийг чиглэнэ. Харилцагчийн төрөл нь хувь хүн ба байгууллага байна. Үүний дараа харилцагчийн нэр болон регистрийг бүртгэнэ. Харилцагчийн ангиллаа дараах нэмсэн ангиллуудаас сонгоно. Төлбөрийн хэлбэр нь бэлэн ба зээлэр гэсэн сонголтуудтай байна. Мөн шаардлагатай гэж үзвэл дараах мэдээллүүдийг нэмж бүртгэж болно. Шаардлагатай бүх мэдээллийг шалгасны дараа хадгалснаар харилцагчийн мэдээлэл харилцагч хэсэгт хадгалагдана. Та харилцагчийн мэдээллээ дараах форматуудаар экспортлон авах боломжтой. Хэвлэх товчийг дарснаар цаасан хэлбэрээр хэвлэн авч ашиглах боломжтой.